За яг эн чинь нөгөө ер нь бас жоохон сайжирчаад байгаа л энэ шүү дээ. Нөгөө өмнө нь бол их хурл дээр гишүүд нэг жоохон жижигхэн оруулчаад батлуулцдаг. Үнийн дүн багтаа тэгээд дараа нь тэрийг ингээд нэмэх гэж явдаг л нэг ийм байсны гай ингээд засагдаагүй. Тэгээд яг сайжруулсан 3 жил болсон гэвчиг ингээд асуудлууд ингээд яваад байна л да. За тэр түрүүний тэр Ахмадын хөгжлийн төв дээр ингээд манай Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын иргэд маань бас ахмадууд маань ялангуяа харж байгаа хаа өчигдөр одоо бүр маш олон ахмадууд нэлсэн. Тэгээд улсын хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэ бол Далайнбаатар бид гуравт одоо та нар нэг л зүйлийг энэ 27 оны төсвүүдээр заавалч одоо шийдээрээ бид хэд Ахмадын хөгжлийн төвгүй байгаа гэсэн. Тэгээд яг бодит байдал дээр нөгөө тамгын газрын барилга Ахмадын хөгжлийн төвүүд ингээд бас төсвүүдээр тусах боломжгүй гэсэн хариултыг албаныхаа өгч шүү.